Цэргийн өдрийг бид бүхэн хамтдаа тэмдэглэж байна. Хогд Тэнгэрийн Монгол хөгжил дэлхийд дарахсан сайхан баяр. Зэвсэг хүчний жижиг штабын орогч дараа хошууч хамтдаа цэргийн штабын дараа хурандаа Жавзмагийн Болбатар тэргүүдийн гарч ирсэн байна. Монгол цэргийн өдөр бич үгүй. Монгол Улсын үндсэн хууль цэргийн албаны тухай хуулийн заасны дагуу иргэдийн үндсэн үүрэг болох цэргийн гэрэл алба, хугацаа цэргийн алба, цэргийн албыг биеэр болон өмнө нэрлийн хэлбэрээр орлуулан хаалгах оюутан цэрэг сургалт, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангах байгууллагын бэлтгэл нөөцийг давтан сургах зэрэг ажлуудыг хуулийн хүрээнд гүйцэтгэж Батлан хамгаалах ам зэвсэгт хүчний жанжин штабын өмнө хүлээсэн үргээ нийслэлийн төр захиргааны байгууллагаас гүйцэтгэн гэдгээ та бүхний өмнө хэлье. Монгол цэргийн эрдэм чадвар, эм нэгдлийг аян дэлхийг уурсан байхын үлзийтэй өрөөлийг та бүхэндээ дахин дэвшүүлье. Монгол цэргийн энэ бол үеийн хандан бодолч Улаанбаатар хотноо хөгжин дэвшиж чадлаа. Эрхэм ахын дайчдаа эрхэм генерал офицер Монгол улсын төр засгаас үеийн үед эх орноо батлан хамгаалах зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд анхаарч 1992 оны шинээр баталсан Монгол улсын үндсэн хууль нийцүүлэн батлан хамгаалах хууль эрх зүйн тогтцоо бүрдүүлэн явуулах ажлыг эхлүүлэн хэрэгжүүлсэн. Угаар хэмжээний хүрээнд төр засаг батлан хамгаалах зэвсэгт хүчний удирдлагаас богино хугацаанд баггүй арга хэмжээд авч хэрэгжүүлсэн. Тухайлбал төрөөс батлан хамгаалалтаар баримтлах бодлого, батлан хамгаалалт багцуудыг шинжилж, түүнд нийцүүлэн төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги 2030, зэвсэг хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр зэрэг стратегийн урт дунд хугацааны бодлогын бичиг баримтуудаа засгийн газраар батлуулж хэрэгжлийг хангаж байна. Нэмэгдүүлэн батлан хамгаалалт багцуудыг сурталчлах хөтөлбөрийг болон зохион байгуулж иргэний ардсан нийгэм батлан хамгаалалт үйл ажиллагаа арга иргэд нээлттэй байдлыг зарцуулах тууштай баримтжээд амжилттай хамтран зохион байгуулж байна. Батлан хамгаалалт хугацаа цэрэг болон дүүцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, хөгжүүлэх зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээр хангалттай төвшин биелүүлж байна. Энэхүү өргөжин хэлбэр итгэл дүүрэн байна. Монгол улсаараа тусгаарлах улам их амжилт гаргахыг хүсье. Монгол цэргийн шүүх намайг өөрөөр Дорсомжийг гардуулах бүтгэл эхлэхэд бэлэн боллоо. Дорсомж Монгол Зөвхөн дүүргийн Бинжбатарын цас цэцэг дүүргийн Анхбаатарын гишээ Монгол дүүргийн Содом цэргийн цэрэгчээр Манхай дүүргийн Хорцоргийн ээлэндөө эдгээр Монгол улсын иргэд маань цэргийн бүрэлдэхүүн өргөдөг дорсомжийг өдөртний тайлбар гаргаж авсан. Если поставили ловушку, то надо будет его. Источники хора самим церкви штабы баргати генерала, бацки аппарата. Источники район церкви штабы баргати генерала, бачмони бахоя. Если бы поставили ловушку, то надо будет его. Ику ику гуцуучваа. За таавны тосгод дургах хөлбөрийг. Товчтой. Игорчус би төлөвшүүлэх. Эрэгэн цэргийн бахархлыг бий болгох, их орноо батлан хамгаалах баатарын түүхэн боломжтой таниулах Содборын сургуулийн арын аягийн сурагч би энэ томаа энэ програм бүхий тайлбарлаж байна. Монгол цэргийн албаас энэ зөвхөн бие уралдааны тэргүүн байрны шалгарсан эсэлтийн баян болгоомжийн сургууль сургуулийн 10-ын дэйн сурагч Ажиотаа баярлалаа. Бүхний тайлбарлаж байна. Болсом ч юм уу гэсэн байна. Энэ хүмүүс бас биелүүлээд
найраг дуучин Мосдоч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дөлбат.